Алтай нутагт нартай, салхитай, буруутай, цастай байлаа. Эрдэнэт дархан Улаанбаатараас зорж ирсэн Алтайн уугуул суугуул олон зохиолж тэднийг хүлээж алга сэтгэл хоёроо туссан энэ л нутагтаа сууга олон уран бүтээлчид уулзан учралдаж баяр хөөр боллоо. Аймгийн төвд босгосон шүтээний өндөрлөг цогцол бүрт гарч Алтай нутгаа толдож зураг хөргөө татуулж сайхан дурсамжаа хуваалцлаа. Хүний хөгжлийг дэмжих бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд нэрт яруу найрагч, соён гэгэрүүлэгч, мишхийн Сэдэн доржийн нэрэмжит хуурын их шиг наадамд өндөр ач холбогдол өгч аймаг даяараа эрвийг тэрвихээрээ хөдөлжээ. Ардын дуувжгийн Алтай чуулгын уран бүтээлчид иргэд төв талбайда наран тойрог болон дугуйрч суугаад Алтай магтаал хайллаа. Сэвэргэн салхитай, цасны чавар сэнгэнсэн өдөр морин хуур, цуур, лэмбийн их шиг талбай дүүрэн игшгэлж Алтай магтаал хайлахад тэнгэр цэлмэж салхи тогтож нар гийж байлаа. Олон газраас ирсэн энэ хүмүүсийг мишгийн Сэдэн доржийн алдар нутгаа гэсэн халуун сэтгэл нэгтгэж Алтайн хөгс салхинд ижилсүүлэн жаргааж байгаа нь энэ юм. 90-ад оны эхэнд мишгийн Сэдэн дорж агсны тухай нэг хэсэг нэг ярихаа байцсан. Тэгээ бид нар ярьж байгаа энэ мартахсгүй хүн угаасаа мартагдахгүй л дээ. Тэгтээ бид нар бас нэг дуграа гэдэг. Тэгээд мишгийн Сэдэн дорж сан гэдгийг байгуулъя гэдэг. Тэр санаагаа би төдөөгаа дараашиж ярьсан. Тэгээ хурал болоод төдөөгаа өөрөө сандаргаад намайг Сэдэн дорж сангийн тэргүүн болгосон энэ хүн санаачилсан хүн өөрөө нэг аваа яваа гэд. Тэгээд түүнээс хойш сан нэлээд идэвхтэй үйл ажиллагаанд орж Улаанбаатар хотын 50 дугаар сургуулийг мишгийн Сэдэн доржийн нэрвчт болгосон. За энэ бол тухайн үедээ бид нар хийсэн нэг том алхам байсан. Яг л Сэдэн дорж бол одоо тэр гавья шагналаас нь харахад бол одоо засгийн газрын баярын бичгчгүй байсан үн шүү дээ. Хөгжмийн зохиолчдод улсын уралдаан зарлаад. Сэдэн дорж бол цөөхөн дуутай, чанартай гэдэг гоё дуутай шүү дээ. Олон дуу байхгүй. Тэгдэр уралдаанаар бол 30 гаруй дуу шүлгэн дуутай болж. Тэгээд дуурийн театрт тэрүүгээр концерт хийж Сэдэн дорж агсныг одоо алдаршуулж байсан. Хуурын их шиг яруу найргийн их наадмын 3-ын даваа эхлэхэд бэлэн болж байна. Шилдэг 15 шүлэг уншсан шилдэг 15 найрагчаас 3-ын даваанд онооны дарааллаар шилдэг 5 яруу найрагч шалгарч үлдсэн байна. 46.3 оноогоор яруу найрагч чимэд иргэзэн уул толгод мандан дундад тэвэрлдэг шиг төөрөлдөг шиг салхитай удахгүй орох борог хүлээх шиг хүлээж ядах шиг салхитай. Баяр хүргэе. 43.8 оноогоор яруу найрагч Сүхбаатар Дарбын өндөр хайрхдаас огторгон хязгаарыг мөрлөж далангийн сүрлэг нуруудаас орон Монголон харуулж зогсдгоо. 43.4 оноогоор яруу найрагч Ган Тулга жаргал цогцолсон дэлхийн бүрний гандаагүй төрөх 60-60-ыг илээсэн галвын өндөгнөөс ассан түүх шаргын говь 43.2 оноогоор яруу найрагч Пагма агуу мянганы түүхийг цуурайлж ирсэн ятга минь язгуур гарвалан өгүүлэх мэт яндашгүй баян их туйлаа. 38 оноогоор яруу найрагч Хосбаяр гэсэн ийм 5 яруу найрагч шалгарч үлдсэн байна. Чамайг хавар бүр шинээр хайрлах хэрэгтэй болох хачин их гайхдаг шувууд надаас нэг нас таслан үрмэт зуусаар оддог. Ингээд шилдэг 5 найрагчаа тайснаа урж байна. Баярлалаа. Таны нэргүй шүлэг хэлье. Хайр уудам хязгааргүй судас бүх нэр минь дамжин сэлгүүцэж суусан ч
боссон ч инээсэн ч гуниглсан ч дэргэд минь байх. Нүдэнд чинь багчглаа цэлмэгхэн хөх тэнгэр. Би чамайг хайрлаж чи намайг харж зөвхөн чиний ертөнд гэдэл зөрүүд орчлон туулах тийм амархан. Галбар төөрчглөө гайхах хэрэггүй сарал. Чиний өнөөдрийг маргаашийг нөгөөдрийг оршин буйг таахын аргагүй ийм амархан уу. Бодол давчглаа богинохон үнсэлд салхил. Оршин буй орон зай нисэх мэт нисчихсэн үү. Одоо л чи намайг танин хизээч үннийг өөрийгөө олох тийм амархан уу. Сэтгэлд гэрэлтэн миний төрөх сэмэрэх үүлэн хэлбэр гуниг дотор гуниг л харагдан. 1 2 3 2 1 орчлон таних ийм амархан уу. Цэцгэс гоо сайхан үнрээ мартаж өвс амьсгалах навчны гуниглахыг сонсон. Уул ус мод чулуу салхинд нэвтэрч орших ис оршихын нууцыг нээн. Амьдрах ийм амархан. Баярлалаа. За баярлалаа. За одоо ингээд 43.8 оноогоор шалгарч үлдсэн Голтемгийн Чандан сумын угуул яруу найрагч Сүхбаатарыг урьж байна. Тарлан хайрхан гэж хэлээ. Талын цээлэнд тарлан хайрхан сүндэрлэн тангар гөргсөн босоо хөхөр тавиланг зурж эсгэрнэ. Шилийн богдыг наран өлгийдэж өглөө болоход шилийн богдоос сэтгэлэн зуларч нутагтан уддаг. Мандсан наран жаргахтан хоргодох шиг манаатай хөрөн улсад эрхлэн саатаж зүгддэг. Жаргах нарны сүүдрийг düşүүлэн өртөө хол сунруулж жамын хэлхээ уулас өмнгийг зорж сунран. Эрдэн засгийн унаг их шиг хадан суурайлахад эрэм талын хээлээс эрийн хямар сэрвэлзэн. Цас дуулын хард сүүмгэр гэгээ цуулж цагаан зүнгийн гилан сүм төяа хэлхэн цахиур төмрийн эсгэрэн салхи хуурдан сонсогдоход цагаан талын цээжинд сүрдэм уулсал дүнхэн зэрэглээ эрхлүүлсэн энэ хөхөөл зүрхэн гүнд нь уяатай хадиргадаг. Зэгсэлж сунарсан толгод нь зээрийн давхил шиг зудраатай үзэгддэг. Өнгө тунмал тэнгэрийг өргөөд л байх шиг санагддаг. Өрмөн шаргал талдан өнгө нэмэг шиг л бодогддог. Барзан хадан баатрын дүртэй үзэгддэг. Бараа холоос сарвчлан зогсоход багын минь дурсамж бодол дэлгэрдэг. Талын цээл зэрэглээг тастаж өндөлцдөг тарлан хайрхан минь тайган мөрийнхэн цэнхэр мандлаас дүрэн төлдөг тангарах төх хайрхан минь. За баярлалаа. Одоо та бүхнийхээ өмнө 43.4 оноогоор шалгаж үлдсэн Голтемгийн Төнгөл сумын угуул яруу найрагч Ган тулгыг урьж байна. Деважингийн нутагт гэж шүлэг хэлье. 100 уулсын чанадад Деважингийн нутагт зум болж байгаа, цэцгэс дэлгэрч байгаа, зулшиг тэргэлдэх алсын саруулхан аглагт зулцган модод гэрэлтэж хэрэм цагиргэлэн дүүлж байгаа. Зүүдлгүй хөх тэнгэрийн сөвн херуунд бидэртээд
зүсгоо солонгоны сормуусыг эмжиж байгаа Деважингийн нутагт мянган уулсын чанадад Деважингийн нутагт марл бугурамдсан намар болж байгаа манан дунд гөрөөс бэлчин лус амгалан оршиж байгаа манцуу шаргал царамд нар туншин өнжиж байгаа магнаг толгодын зулай аавын минь дээшгэл гандж байгаа Деважингийн нутагт жава уулсын чанадад Деважингийн нутагт жирэх цагаан хулган жиндсэн өвөл болж байгаа жирмэн судалтай ацагт байцын өрөөд сүргэлэн жигүүртэн шууд насаа бөрлөн илэн хальж байгаа зэрэглээний цаламд сөвгчээр ганц бараан адуу ханарч зэндмэн ихэ урлан газрын үйл мэтгэж байгаа Деважингийн нутагт сая уулсын чанадад Деважингийн нутагт самрын борхцоо ангасан хавар болж байгаа сансрын хөхөл үнээр өрний шувуудын жим болж байгаа сайх он цагийг хичилсэн окторгын зил хөвчөрч байгаа сартаа шөнөөр тунгалагших ян сардаг төлдсөн сав ертөнц төгөлдөр үсгэлэнгийн урлаж байгаа Деважингийн их нутагт баярлалаа. За баярлалаа. За ингээд одоо завхан нутгаас ирж энэ сайхан наадмд маань шүлгэн уншиж оролцож байгаа. Яруу найрагч Пагмад үгэн өрж байна. Цаг хугацааны шүлгээнүүд яа. Ихээсийн задлахад ээжийн өнөрсөн хийдэг хуучин тэрлэг шиг цаг хугацаа тэр чигээрэн дурсамжим нүдэ аниад өнгөрсөн цаг хугацааг эхнээс нь би бодох дуртай. Үлгийтэй нэлх болцоход бүвэн дунд үнэгчлэн сэрэх дуртай. Аавынхаа ингэрт наалтчхаад тухаа өнөрлүүлэх дуртай. Алдраа жаахан болцоход ар өврөөс нь зүгтж тоглох дуртай. Бодох тусам дахиад би хамгийн сайхан дурсамжуудан эвлүүлээд борон дундуур хөл нүцгэн гүйх шиг эрх чөлөөг мэдрэх дуртай. Бодох тусам дахиад л би хамгийн хайртай дурсамжуудан тэврээд амьд навчсын дээгүүр сэтгэл дүүрэн алхах шиг амьд яваадаа өдөр бүхэн талархах дуртай. Цэцэг дэлгэрэх мэт навчс унах мэт цас хаялах мэт бороо зүсрэх мэт цаг хугацаа тэр чигээрэн дөрвөн цагийн аяс юм. Ихвэсийн задлаад тавихад ээжийн минь өнөр ханхалдаг хуучин тэрлэг шиг цаг хугацаа чи тэр чигээрэн дурсамжим тэр дурсамжуудан эвлүүлсээр сэтгэл минь амар амгалан голдгоо. Тэр дурсамжуудан тэрсээр амьдрал минь намайг бүтээдгээ. Мартаж чадахгүй нандан дурсамжууд минь маргаашийг бүтээдэг. Нөгөөдрийг ч бас бүтээдэг. Сэтгэл минь хайраар тижээгдэж цааш алхах итгэл найдвар олдог. Дурсамжууд минь Ихвэсийн задлаад хуучин тэрлэгийн өмсөхөд өөрөөсөө ээжигээ олж харах шиг цаг хугацаа зогсошгүй үргэлжлэх амьдралын хүрд юм. Дундрашгүй ундрах ээжийн минь хайр юм. Амьдрал гэдэг цаг хугацаа юм. Цаг хугацаа гэдэг амьдрал юм аа. За баярлалаа. За одоо ингээ Алтай нутгийн найрагч Хосоёр дүүгэн өрж байна. Нэргүй шүлэг. Асаж буй лааны гэрэлд гараа ээхвэд аль байдгаа урсгасаар л тарчих амьдрал учрлын аль алиндэнч тарчихжээ би. Асуухал гэж хариулахал гэж ам амьсгал чимээсэн дэвэлт альхэн жигүүрийг минь гимтэн вэ. Яг тань шиг цонхой онгойлгож яруу найргийг
янжуур шиг хүчлэн сороод утааг нь удаан бариад зургасан, будагсан, зүгтаа чаддагсан бол ургасан, уйлгасан, өчигдрийг хүртэл хиндэж хэлээгүй, өчигдрийг хүртэл мартна гэж итгэснийг ширээний гэрэл дэвтэр рүү тонгоож шүлэг минь хуучрахыг хүлээн ширэлсэн цаг хугацааны хуудснаас шидэт өгс минь зөөгтгöd сар цонхруу минь өнгөж сараачсан бүхнийг гайхна хуурай мөчөр шиг хуруунууд минь хачин тайван байх юм хувралгүй хөрчгсөн бичгийн машин дээр хунгалсан цас шиг тоос дараастай өнөөдрийг хүртэл хиндэж яриагүй өнөөдрийг хүртэл мартагдана гэж найдсных хайраа сагцал руу халдраад хаг зурчсан бодлууд зүүдэн дэргэлдэхэд бодлаа. Энэ л янзаараа үлдвэл өглөө сэрэхтэй өөр нэгэн болно гэж найддаг. Эвлэх чаддаггүйч алдааг минь шалгах мэт сануулах энэ умгар өрөөнд элдэв цуурайг нь сонсож зуурхлыг нь тараах хин жахиж зочлохгүй. Нуугдж тоглох шиг залхуутай амьдралд нууц гэж байдгүй болохоор чухам минь орчлон таны диваажинд ойртохын тулд дальж өгөрөн цуцсанч дагаж нисээр дуулж бас уйлсрахын тулд өөрийгөө шархлуулан толин доторх жүжигчин мэт хашгирч байна. Тас шидээд л хагалцвал танигдахааргүй байж чадах уу? За, баярлалаа. Инхүү таван наригч маань шүлгээ уншлаа. Цэтэнд орж байгаа хүмүүс цөөхөн хэдэн шүлэг магадгүй хэдэн номуудаар нь одоо орчуулгын миний Дагестан ч юм уу живэд 2 наран зүг нүүн морин хуур гэд тэр шүлгүүдээр нэг сайн мэдээд байдаг. Гэтэл тэр уран бүтээлчийн уран бүтээлийнх нь оргилсон сайхан тэр олон шүлгүүдийг хүмүүс бас тэр бүр мэддэггүй. Цаашдын энэ бүтээлч хүнийхээ их сэтгэгч соёнгөгөөрүүлэгч хүнийхээ судлагдаагүй байгаа их тэр нүрх олон уран бүтээлийн талаа ахин дахин судлах ийм судлагдхуунуудыг олон хийх сайхан наадмуудыг зохион байгуулна гэж бодож байна. Мишгин зэдэнд орж найрагчийг бол бас нэлээд сайн мэднэ. Миний Дагестан гэдэг байна. За дууны шүлгүүд нь болохоор намуун байгаль гэдэг ууг нь бас сайн мэднэ. За морин хуур шүлгийг мэднэ. За мөн бол хүний хамгийн сайн нөхөр бол номын сан юм аа гэж хэлсэн байдаг. Тэгээд тэрнээс нь одоо би бол нэлээд тэр үгийг сонссноос би бол одоо ном цуглуулж одоо гэртээ бас нэг 1000 гаруй номын сантай болсон байгаа. Тэр хүний одоо тэр хэлсэн үгийг сонсож би бас ном цуглуулах хоббитэй болсон. За би нутгийн чулуу бас тэр аян замын тэмдэглэлийг одоо илэрхийлсэн найргал байс. Тэрийг бас уншиж ирсэн. За тэр найргал дээр бас ер нь энэ монголчуудын өв соёлын түүчээ болсон. Ялангуяа энэ баруун алтайхны тэрийг сайхан уул ус, домог тэр байгаль хүн хоёрын хоорондын харьцаа хандлагыг илэрхийлсэн маш олон гүнзгий агуулгатай ийм сайхан том бүтээл болсон гэж би бас тэрийг бас уншиж судалж ирсний хувьд бол ингэж тийм мэдрэмж ойлголтыг бол авсан. Бүтээлүүдийг нь уншдаг мөн айгу судалгаан дээр нь айгу сайн хардаг. Ер нь шүлгийнх нь мөр болгоноос Алтай хаан уул ус ургамлыг хүртэл олж харахыг хичээдэг. Морин хуур бүтээлд нь илүү их хайртай. Тэгээд цэдэнд орж байгаа бүтээл бол ерөөсөө Монголыг төдөөгүй говь алтай нэрийг дэлхийн түүхэнд мөнгөлсөн бүтээлүүд юм аа. За одоо энэ алтан тайзнаа нэгэн сайхан бас ард түмний маань Алтай нутгийн маань бахархал болсон сайхан бүтээл ихшгэлэх гэж байна. За энэ бол Говьалтай аймгийн Жаргалан сумын явгуул Монгол улсын соёлын говь сэтгэлтэн Дагшин живийн лавсрынгийн шүлэг мөн Говьалтай аймгийн Жаргалан сумын явгуул Монгол улсын говь жүжигчин Гончгийн тэрвишийн хөгжим алдарт эрээн нуур дуу ихшгэлэх гэж байна. Ингээд Алтай шуулгын дуучин давг дөрж жамсран дөрж нарыг хүндэтгэн үрье.
Эдийн загас сургууль наадсан зэлзэх мандан мөнгөрөн бидээ сэрингийн нүдэл хордон чуусан Чадуулчин уургаран байлаа Эрдэнэт сөргүүд ундаа натасаа Эдэр задуус учран жаргаа Энэт баясал гомбон хөвжөлсөн Алтрын шаралтаа Өнөөдөр зохион байгуулагдж байгаа энэ яруу найргийн наадмын 2-ын даваа бол бүгд одоо Говьалтай аймгийн газар зүйн аж байдлын онцлог, өв соёлын онцлогийг одоо харуулсан ийм шүлгүүд уншигдаад ямар ч байсан одоо нэг 15 ийм Говьалтай аймгийн тухай шүлэг одоо энэ урын санд нэмэгдлээ. Энэ манай одоо Говьалтай аймагт хөгжмийн боловсрал эзэмшиж байгаа хан уур сургалтын төвийн одоо хүүхдүүдээрээ бахархыг за энд байгаа энэ яруу найрагчдаараа бахархыг энийгээ дагаад үзэгчдийн маань энэ аймгаараа үүх түүх өв соёлоороо бахархах энэ үзэл санаа нэмэгдлээч гэдэг юм. Ингээд маш их ач холбогдолтой арга хэмжээг одоо зохион байгууллаа л гэж бодож байна. Ингээд агуу их Мишгийн Сэдэндэржийн нэрмжит хуурын их шиг яруу найргийн наадам инхүү өндөрлөг тал руугаа хандаж байна. Ингээд эрхэм шүүгчдийг энэ тайзнан хүндэтгэн урьж байна. За энэ сайхан наадмыг санаачлан зохион явуулж жил бүр өөрийнхөө ивэл дор гэдэг юм уу? Жил бүр ингэ сайхан явуулах хүндэтгэл их шүншгийг хүлээсэн Говьалтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга эрхэмсэг ноён Насан буян таныг хүндэтгэн урьж байна. Бүгдээр нэг халуун баяр хүргэе. Говьалтай аймгийн засаг дарга эрхэм ноён Чимбат таныг хүндэтгэн урьж байна. Бүгдээр халуун баяр хүргэе. Эрхэм их алтайчууд минь ээ. Төрийн их таглагт цаст цагаан сутай төрийн их таглагт агуу их шүншигт бурхан буудай энэ их шүншигт уулс агуу хасаг тайрхан хан таашрын нуруу хар азаргын нуруу дарбын нуруу баян богд тайрхан ээж хайрхан алдарт аяж богд тайрхан зөөлөн богд тайрхан гэд Монголын маань 13 алтай гэдэг шиг ийм гайхамшигтай их уулсын минь орон алтай минь ард түмэн ээ. Энэ алтай шуулгын алтан тайзан дээр инхүү хуурын их шиг яруу найргийн их наадам гайхалтай шүншигдэр боллоо. Үнэхээр гоё, үнэхээр сайхан байна. За шилдэг 5 яруу найраг шүлгээ уншсан. Энэ шилдэг 5 яруу найрагчаас хамгийн өндөр оноогоор Говьалтай аймгийн Чандман сумын уугуул Ганхуйгийн Сүхбаатар хуурын 2025 энэ удаагийн наадмын тэргүүн найрагчаар тодорсон байна. За бүгдээр нэг халуун баяр хүргье. Инхүү агуу их соён гэгэрүүлэгч, агуу их дун хөрвүүлэгч, Монголын их утга зохиол яруу найргийн оргил болсон Мишгийн Сэдэндэржийн нэрмжит хуурын их шиг яруу найргийн наадмын тэргүүн найрагч тодорлоо.
За Дидвэр буюу Хос баяр. За бүгдээрээ халуун баяр хүргэе. Яруу найрагч ган тулаг Үржингийн Хүрлбаатар та ган тулаг найрагч болно. За яруу найрагч Чимэд иргэзэн яруу найрагч Пагма. За ингээ завхан нутгаас зөрин ирж оролцож энэ сайхан шагналыг хүрч байгаа Пагмада бас халуун баяр хүргье. Ингээд энэ сайхан яруу найргийн наадамд шүлгэн зорж ирж уншсан бүх найрагчдаа энэ сайхан наадамд зорж ирсэн их утга зохиолынхон бурхтад их утга зохиолын мэрэгдтэй халуун баяр хүргье. Агуу их алтан ард түмэн та бүгдийн өмнөөс халуун баяр хүргье. Их алтай минь Тэнгэр биднийг өнөд дэвгэх болтугай. Их алтай минь сүрлэг сайхан их уулас тэр сайхан хайрхнууд өнөд эвэх болтугай. Алтан ард түмэн та бүгдтэй хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Дараагийн хуурын их шиг наадмаар эргэн солгоё. Та бүхэндээ баярлалаа. Гурав дахь удаан оролцоод тэргүү найрагчаар тодорно гэж бас бодсонгүй. Тэгээд цаст 13 хайрхан маань ивэлээл гэж бодож байна да. Шилдэг 15 найрагчтай өрсөлдлөө. Тэгээд хөвсгөлөөс, завхнаас гээд холын аймагуудаас бас оролцсон байна. Нутгийн ард түмэн бас сайхан байна. Тэнгэрийн хур, сэтгэлийн хур давхцсан сайхан наадам болж байна.